Сайн бацхан та бүхэн амралтаа сайхан өнгөрөөж байна уу? Эрч хүчээ сайхан нөхөж авч байна уу? За тэгээд миний хувьд бол одоо анх удаага ч бас гэртээ өнгөрөөж, за ажил дээрээ өнгөрөөж сайхан амралтыг өнгөрүүлж байна. Тэр сайхан амралт юм байна. Гэртээ амарна гэдэг бол за өнөөдөр би ямар бичлэг оруулах гэж байна гэвэл мэдээж би одоо маш олон хэд хэдэн одоо олон жил дараар амьдраад босч байгаа хэд хэдэн хүний ачааг гэрт нь очиж савлж багаж боогоод Монгол руу явж байсан хэд хэдэн тохиолдол байт юм аа. Дандаа 20 жилээс дэш нэ одоо 3 дахь хүнийхээ ачаа би одоо саяхан одоо боо савлаад одоо Монгол руу ажилд хийлээ. За тэгээд энэ ажилтны талаар тодорхой хэмжээний мэдээлэл өгсөн. За тэгээд мэдээж ерөөхдөө бол 20 жил байж байгаа Монгол руу буцаад баригдаад буцаад явж байгаа гэдэг бол маш харамсалтай. За мэдээж одоо бүхэл амьдралынхаа тодорхой хэмжээний хугацааг энд өнгөрүүлсэн хүний хувьд бол Монголд очиод насан зохицно гэдэг бол эхний хэлж нь бол маш хүнд байгаа гэж бодож байна. За тэгээд тухайн хүн маань одоо буудлын ажил хийж байгаад баригдаад Монгол буцаж байгаа тийм хүн байсан. За мэдээж энэ хүнтэй яаж холбогдсон гэхээр надад өмнө ачаа өгч гисэн залуу манай ягчуд ийм асуудалд орчлоо. Тэгээд энийг эдэл чиглэлсэн зүйлүүдийг Монгол руу ачуулах болчлоо гэд надтай холбогдсон. За тэгээд ерөнхийдөө бол тухайн айлын бүхэл хэрэгжилсэн тавилга юмнуудын бүгднийг нь бол ачуулсан байгаа. За тэгээд надтай одоо шууд ярангууд энийг хэрхэн яаж ачуулах вэ? Яаж савлж буугах вэ? За савлж баглаад яаж буулгах вэ? За буулгаад хэрхэн яаж үн төхөж ачих вэ гэдэг асуудлыг над тавьсан. За мэдээж энэ бол нэгсэнд бол нэг портер буюу нэг юундаа л ажил байсан. За тэгээд би шууд тухайн залууд хэлсэн. За хат нь бол ерөөсөө шууд хэлээ. За олон жил болоо баригдсан байгаа. Одоо өөрөө иммиграшнд баригдсан байгаа тийм хүмүүд одоо сэтгэл санааны маш хүнд орцсон байгаа. Энэ үед нь би одоо ах нь одоо янз бүрийн мөнгө төгрөг нэхэж ямар ч гэсэн дарамт үүсгмээргүй байна. Ямар ч гэсэн тодорхой хэмжээгээр аханд бүхэл тавилга бараа бүтээгдэхүүнүүдийн ахын сайхан баглаад Монгол руу ачуулж өгөө. Маш хурдангаар оруулж өгөө бодъё гэдэг саналыг тавьсан. За тэгээд дүүч маш ихээр баярлаад надад шууд ярилцааш бид шууд амрааш оройн шууд тохирлоод тухайн ихчийн ачааг сайхан савж баглаад ямар ч ажилд хийлгсэн байгаа. За тэгээд ерөөхдөө бол одоо миний хувьд яадаг вэ гэхээр би нүүлгэлтийн ажлын талаар мэдээлүүд их тавьдаг. Эдидээ одоо тавьсан. Яагаад нүүлгэлтийн ажил хийдвэ хийгээд тавиад байгаа юм гэхээр би өөр энийг хийжсэн. Мэдээж яг энэ байдал одоо миний карго хийж байгаа одоо энэ ачаа авч байгаа тохиолдол бол маш их ойрхон байдаг. За би ачаа авч байхдаа ерөөхдөө бол тухайн хүний бараа бүтээгдэхүүн хаана яаж эвдэрэх боломжтой байна. За хаана нь ингэж савлвал хагарах боломжтой шүү. Хагарахгүй байх боломжтой шүү. Тэр бүхэл зүйлийг хэлдэг. За тэгээд мэдээж надад бол бүхэл зүйл бэлээ явдаг. Одоо нүүлгэлтийн ажил хийхэд нүүлгэлтийн ажил хэрэглэж байгаа бүх зүйлүүд одоо каргонд хэрэгтэй болдог учраас тэр бүгдийг би бэлэн авч өгдөг байгаа. За мэдээж тухайн залуудаар би очихдоо бүх зүйлээ бэлдээд ажилд хийсэн байгаа. За тэгээд хэрхэн яаж боолт хийгээд хэрхэн яаж одоо тухайн одоо айлын бараа бүтээгдэхүүнийг тавилгуудыг боосон талаараа би та бүхэндээ бичлэг болон оруулаа. За тэгээд миний бичлэгийг үзээд тодорхой хэмжээний одоо буруу зүйлийг надад зөвлөөрэй гэж хүсье. За тэгээд та бүхэн амралтаа сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа та бүхэндээ.